Ламын ногоон дэдлийн идэж авилж байгаа. Тэгээд шашны дээдийн урлагын ухаан бурхан зөвшөөрсөн ангид 2 жил гаруй суралцсан. Тэгээд дүрслийн дээд сургуульд сууд төгссөн. За тэгээд ирээл одоо тэгэл мэрэгчлэр л ажиллаж байна доо. Одоо энэ ламын ногоон дэдлийн идэд шүтээ урлаачаар ажиллаад 10 жил болчлоо. Тэгэл юм ажин. За тэр хоорондоо бол яг вэ тэгээд 18 аймагт арууланд нь л бурхан дахил хийсэн байл. За ламынгийн хийдэл хийгдэл байгаа шинэ дугуйндаа хийж байгаа юмнуудаа л эхнээс нь дөрүүлээ гүйцэж байгаас нь л гаргасан юм. Тэрнээс бол бус нь болоог байгаа. Энэ эрдэпүүд бол мөн том юм ламын жиндэн жогшин гээд 500-аад гаруй бурхан байх юм. Тэднээс эхнээс хийгдэж байгаа бурхнуудаа л энд ингээд авчираад нөгөө ламынгийнхаа ойд зориулаад тэгээд нэг юм үзэсгэлэн гаргаж чад тэгэл. Баянгарын түүх садны музейд манай музейн урлаач Түүгандангийн бурхан урлаач Дарис сүрэнгийн Ухтаа сүрэн урлаачийн маань одоо үзэсгэлэн дэглэгдэж байгаа нь бас баяртай байна. За энэ үзэсгэлэн онцлоод хэлэх юм бол одоо эрлеп болон бүтэн уран баримлын аргаар шуумлын аргаар одоо хийгдэж байгаа онцлог юм. За би даасан анхных нь бүтээл юм аа. Энэ хүний бүтээл бол одоо 21 аймагт үдээгүй Монгол улстай бол нэлээд дээгүүр үнэлэгддэг. Бүтээлийнхэн эцсээс Бацгаан дугна одоо төв ган ондон дэглэн хийд. За Баян зүрхийн хонхор. За тэгээд одоо дээрээс нь чин сүжигт номааны сүм үзье. Эдгээр гандангуудад одоо хийдүүдэд одоо бүтээлүүд нь очиж заларснараа бас онцлог юм аа. Энэ хүний бүтээлүүдүүд одоо Баянгар аймагт 80% нь одоо дэглэгдсэн байдаг. Тэгээд дээрээс нь одоо ламын гэгээ маань одоо манай музейгээр энэ бүтээлийг үзэхээр бас зочиж орж ирж байгаа нь бас их авшигтай юм аа. Бурхан болгондоо бол нөгөө тэр бурханы өөрийнх нь орон гэр биднийхэр үл орон гэр одоо орчиж буй газар гэж л байгаа юм л да. Тэрнийг одоо нөгөө бясалгал хийж байгаа шүү дээ. Одоо бурхан гэдэг чинь биднээс хоосон чанартай хоосны агаараас л бид нар ч үүсгэж бодож нөгөө бурханыхаа сургаал номлыг л бясалгаж байгаа. Бясалгаж байгаа юм одоо дүрсэд хувируулад ингээ гаргаж ирээд тавьчихсан л байж байгаа юм л да хот мандлууд нь. Одоо тэр Ямандаг бурханы нөхөр зилдтэй тэгээ Ямандаг бурханы одоо орон гэр тийм ээ. Одоо тэгээд энэ нөгөө тойрсон дүрттэй орнол гэдэг юм л да. Эдгээр ингээд энэ бол одоо 8 их уул байгаа. 8 лус байгаа. 8 одоо нөгөө бүтээлч даянчд байгаа. Тэгээд 8 их ой байгаа. 8 хүүрийн газар байгаа. За тэгээд ингээд 8 зүгт нь одоо эдгээр бол бүгд өөртөө өөрийн гэсэн нэртэй. Бүгдөө бас өөрийн гэсэн нэг утга юу одоо нөгөө бясалгалынхаа юунд нь ингээд ороо явцдаг. Тавчнаар бол тэгээд одоо ингээд энэ дотор нь гал байгаа, очир байгаа. Энэ хоёр нь болохоор ингээд хоорондоо зөрж иргэж идэг нэг тийм хүрдэл дээр нь цагуутаны хүрдэл гээл. За өнөөдөр сайхан бэлэгдсэн өдөр Баянгар аймгийн ламын гэгээнэ хийдэн бурханч лам Ухтаа сүрэнгийн маань одоо уран бүтээл үүсгэн болж байна. Тэгээ энэ ламын гэгээнэ даншиг наадамтай бас ингээд бэлэгцээ өдөр зэрэгцээ гарч байгаа нь маш бэлэгдэлтэй. 90 онд анх гөгшчүүдтэйгээ анх хурал хуржээс энэ өргөөнд Ухтаа сүрэн маань бурхан урлалын үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь маш их бэлэгшээлтэй. Сайхан байна. Тэгээд сая үзэсгэлэнг ламын гэгээнтэн байна. Ирж үзээд гарлаа. Энэ бас том хүндэтгэл. Манай ламын гэгээнэ хийдийн нүүр царай бол Ухтаа сүрэнтэй шууд холбоотой юм.
Тэгээд энэ хэд орны бурхан, дахил, гадаад, дотоод, гашаа одоо бүхэл одоо тэр хэд орны дүр байдал бол энэ бурхан урлаач Ухтаа сүрэнгийн бүтээл гэж одоо Баянгарын ард түмэн мэднэ. Тэгээд ийм сайхан үзэсгэлэнгээ анх удаа гаргаж байгаа Ухтаа сүрэндээ уран бүтээлийн гэх өндөр амжилт хүсье. Мөн одоо манай Ухтаа сүрэнгийн ах нар маш уран хүмүүс байдаг. Тэгээд ийм хүмүүсийг төрүүлж өсгсөн ээжд нь урт удаанаас сайн сайхныг хүсье. За би Отгонхоо Ухтаа сүрэнгээ ерөнхийдөө баг сургуульд байж хахад нь миний ээж Өөхөнхөө гэж байсан. Өөхөнхөө нь ерөөсөө Эрдэнэ зогтынхон ганданд нь очиж савилуулъя гэдэг Эрдэнэ зогтой гандан савилуулад тэгээд тэндээс би наашааны давтаад Батуул гэж одоо энэ юуны хам байсан, гандагийн хам байсан. Төрөнд тэрлээд би тэгээ жоохоо хөөхт байж хахад нь ингээд Батуул хамбад ингээд савилан суулгаж байсан. Багш сая ирсэн тэр зөвхөн багш бас тааж авчихсан. Тэгээд миний хүн ингээд энэ дотор байж байгаа л анх эхлээл тэр балин хийж эхэлсэн. Балин хийж эхэлж яхад нь тэр одоо энэ ламын гэгэний анхны даншгаар Батуул лам за энэ ламын гэгэний одоо шуумлыг хийлгэнэ гэдэгсэн. Миний хүн балин хийж яхад 10 хүнтэй байж яхад бор гурлаар сардастай ингээд яг ингээд энэ саяын тэр ламын гэгэний хийгээд тавьсан. Айгүй адилхан байсан. Ямар гоё юм бэ гэсэн маргааш өглөө нь хүрээд ирсэн нөгөө бор гурлан доошоо ингээд суудсан байж ирсэн. Тийм төвхтэй. Тэгээд би маргааш нь явж одоо тэр сосор гэж төрслөгээ одоо тэр зураач баримтч сосор урмыг авцарсан. Саяын тэр Батцэрэн энтерийг авцараа за миний хүүд ингээд зөвлөгөө өгөөч гэхээр эднэр байна зөвлөгөө өгөөд тэгээд эдээ зэрэг төрөгч өгсөн. Өдөө болсон одоо энэ гандангийнхаа хамт олонд үнэхээр их баярлж байна. Энэ хамт олонныхоо хүчээр миний хүү ингээд яхав төрдөө нэртэй төмөнтэй олонтойгоо ингэж явж байгаа юм байна. Гэд ээжийн хувьд би их баярлж байна.